Хойд Америкийн хамгийн том автомашины үзэсгэлэн худалдаа ингээд жил болгон Чикаго хотод болдог. За тэгээ эндээс би яг ямар хувийн болж байна гэдгийг сайхан үзүүлнэ. За болж байгаа газрыг товчхон танилцуулахад за McCormick Place гэдэг. За Чикагод үүдэг ёстой супер том ийм үзэсгэлэн болдог газар байгаа. За өдөр болго ингээд. За ёстой мэдгүй одоо хэдэн үзэсгэлэн болдیں۔ За ямар ч үсэн автомашины үзэсгэлэн боллоо ингээд зөвхөн нэг болно да. За тэгээ баруун зүүн гэдэг энэ хоёр том зааланда болдог. За гисэн энэ жилийнх бол зөвхөн баруун талын нэг зааланда болж байгаа юм байна. Яагаад гэдгийг бол мэдэхгүй. За яг энэ үзэсгэлэн болж байхад одоо бусад газруудад нь бас л ингээл хэдэн зуун хэдэн мянган хүнтэй өөр үзэсгэлэнгүүдийг болж байгаа. За энэ McCormick Place-ийн хувьд бол ингээд бүр хэдэн гудамжийг ингээд дагнсан супер том газар байдаг. За үнэхээр гайхмаар. За тэгээ буцаад ярианд ороход энэ жилийн хувьд за ер нь энэ дэлхийн одоо бүхэл шилдэг автомашин үйлдвэрлэгчид байна. Гэхдээ миний ажигласнаар бол за Mercedes-Benz алга байна, Audi алга байна, Volvo алга байна. За дээрэс нь энэ жилийн хувьд нөгөө хятадын автомашин үйлдвэрлэгч нар бас автомашинаа тавих болоо гэж одоо хүрээд ирсэн чи за тэд нар алга байна. За бусд нь бол ерөнхийдөө бүгдээрээ байна. Дээрэс нэг юм хэлэхэд нөгөө хуучин машинууд гэдэг. За бүр Америкийн супер нэг хуучин машинуудаа уг нь хэдэн 10, 20, 30, 40, 50-аар ингээд тавьсан байдаг. Энэ жилийн үед бол 3-4 хүн байлаа. За бусдаар бол үзэсгэлэн бол янз юм байлаа. За үнийн хувьд нэг хүний $17 юм байна. За тэгээ такстайгаа нийлээд $20 болж байна. За энэ үзэсгэлэнгийн хувьд нийтдээ 10 өдөр ингээд Чикагод үргэлжилж байгаа юм байна. За ингээд Toyota гэсэн энэ жил бас л олон машинууд тавьсан байшаа. За ёстой байгаа бүх загваруудаа бүгдийг ингээд тавьдаг. За миний за энэ хараа уралдааны GR 86 гэж байна. Уртлын гэрэл мэрлийг нь хараа. Супер юм байна. За тэгээ машиныхаа танилцуулгуудыг энэ дээр ингээд бүгдийг ингээд сайхан тавьчихдаг да. За их машинууд нь ингээд онгорхоо байдаг, ороод үзэж болдог. Гэхдээ зарим загварууд нь одоо супер загварууд нь ингээд харамсалтай нь ингээд орох боломжгүй. За энийг хараа. Хэвээ хийх гэж барих гэж. За дээрэс нь энэ хараа нэг юм нэмэлт гэрлүүд энэ Америкаас. За би дээр бас энэ Монгол руу зөндөг явуулсан. Энэ юм гэрэл юм тоноглолууд энэ Америкаас авах. За үнийн хувьд сайн би хямдхан юм шиг байлаа. Ямар ч байсан нэг биш нэлээд олон хүнд ингээд энэ гэрлүүдийг аваад ингээд зуучилсан байгаа. Тэгэхээр иймэрхүү гэрлүүд бас хэрэгтэй хүмүүс ахын бол надтай ингээд холбогдоорой. За энэ дээрээс ерөнхийдөө ямар машинууд байна? Энэ хараа Land Cruiser гэж байна шүү дээ. Вау. Тэгсэн чинь хараа Land Cruiser-ыг ингэж гоё тоноглосон байдаг юм биш үү? За ингээд иймэрхүү машинууд бас за энэ өнгө мөнгө бол энэ хараа. Toyota-гийн TRD загвар гэсэн чинь. Ингээ харамсалтай нь орох боломжгүй байна энэ машинууд. Тэгэхдээ TRD Turbo энэ хараа. Тийм байлга. Концепт загвар гинэ. За тэгээ удахгүй Forerunner юм болох юм байна да. Вау. За хамгийн ихэндээ бүх концепт загваруудаа тавьсан баг шиг байна. Дээдлийн нөгөө roof гэж хэлдэг. Энийг ингээс салгаад ингээ буцаага ичиж болдго юм байна. За хэдүүлээ ингээ цаашаа гээд яваад ямар машинууд байна. Заримийнх нь дотор нь ингээ суугаад үзэж болно. За тэгээ энэ дээр үн ингээ бүгд байж байгаа. За хэдүүлээ дахиад жоо цаашлаад яваад үзье. За энэ 25 оны Tacoma ийм болсон биз дээ. За Tacoma нөгөө манайхан мэдж байгаа бах арай нэг mid-size pickup truck гэдэг. За нөгөө Toyota Tundra нь болохоор хамгийн том байдаг. За Tacoma бол арай жижиг. За энэ Tacoma-гийн хувьд бензин эдэлт нь энэ дандаа нөгөө галлоноор ирдэг. Хот дотор 1 галлоноор 19, highway дээр 23 майл гэж шүү. За тэгээд Tacoma-гийн энэ 25 оны загвар нь болохоор яг энэ машин болохоор $54,000-аас эхэлж байгаа юм байна. За ингээд дотор нь суугаад үзэж болно. Тэгэхдээ миний хувьд одоо ингээд энэ хараа бүх машинуудыг суугаад үзнэ гэх юм бол бүтэн өдөржингөө явах хэрэг болно. За ерөнхийдөө 7-8 цаг. За тэгээ идэж уугаад ингээ явангот. За энэ дээр энэ хараа Toyota Tundra-гийн 4x4 гэж байна. 25 оны загвар нь. За үн $67,000-аас эхэлнэ гэж шүү. За тэгээ бензин эдэлтийн хувьд хот дотор $10 гэж байна. За энэ машинуудыг ер нь манайхан мэдэх болохоор за энэ нэг сонирхолтой биш байна тийм ээ. Хэдүүлээ зөвхөн гоё сонирхолтой гоё машинуудыг ингээд үзээд дотор нь ингээд суугаа явчих. За энэгээр дандаа TRD, Tacoma. За Toyota-гийн өөр сонирхолтой яг машинууд нь юу вэ? Тэрийг нь би сайхан үзүүлээ явчихнаа.
За энэ нэг Toyota-гийн цорын ганц цахилгаан машин гэдэг байгаа. За цорын ганц гэж. За миний ойлгосноор одоохондоо цорын ганц. За дахиад гарцсан ч байж магадгүй 2025 оны загвар. За энэ хараа хэрв цэнгэлчих юм бол одоо нэг бензинтэй харьцуулах юм бол 1 галлон 110 гэж штэ. Тэгэхээр чи одоо миний нэг 21 оны Sienna hybrid-ыг авсан штэ. Миний урд нь болохоор hybrid 1 галлоноор 19 явдаг байсан. Шинэ hybrid нь болохоор миний чи одоо 34 яваад ингээ баярлаад байгаа. Тэгсэн чи энэ машиныг хараа 34 112 гэж. Тэгэхээр одоо миний нэг бензин баг иддэг үнэрлдэг гэдэг байгаа машинаас 4 дахин. За энэ бол өстой нэг авчих юм бол за тэгээд Toyota хийсэн гэдэг утгаараа энэ бол чанар бол супер л байгаа л да тийм ээ. За тэгээд энэ машины үнийг энэ араа бас all wheel drive буюу ингээд 4 дугаараар мааждаг. Тэгээд limited edition юм байна. Ганга амт юм байна. За хэдүүлээ дотор нь суугаад үзье. Энд дээр бас үнийг нь хараадах. За үнэ нь хэд гэж. За яг энэ 25 оны энэ загвар нь болохоор үнэ нь хараа $53,100 гэж шүү. За ерөнхийдөө бол зүгээр ингийн үнэ нь болохоор 49,000 юм байна. Тэгсэн чи яг энэ загварын хувьд болохоор жоохон нөгөө нэмэлт тоноглол инээтрийг оруулаад за тэгээ дээр эндээс нэг хүн Монгол хүн сонирхож тэгтээ аваагүй л дээ. Ингээд цахилгаан машин одоо тэргүй Tesla урчаад байгаа юм чи. Энийг бол ингээ эмхтэй хүмүүст ингээд хот дотор онол үнэн супер байгаа байхгүй. Тэгээ үнэн ч гэсэн ингээ гайгүй. Ганга юм аа. За тэгээ энэ дотор ингээ маш олон машинуудыг ингээд унж бас тест драйв гэж зүгээр ингээ унж үзэж болдог. Тэхийн тулд ингээ бүртгүүлдэг. За миний хувьд бол тэрийг бол нэг сонирхгүй байна. За энэ бол яалтчгүй нөгөө Toyota-гийн анхны электрик загвар гэдгээр бол сонирхолтой биш. За ийшээ тэгээ нөгөө залгуураа залгаад энэ араа ингээд залгуураа залгаад цэнгэлчтэй юм бэл. Уртлын нөгөө юу ч за хамрын нэг сөхөд үзээд хамар нь ямар байх нь. Tesla бол нэг урдаа нэг яваад идэх штэ тий. Энэ машины хувьд ямар вэ? За нэг гараараа бол ямар ч байсан онгойлгож болж байна. За урдлын нэг цахилгаан моторууд нь батарейнууд нь ийшээ юм биш. Ийшээ болтой. Ийшээ болтой гэж энэ ч одоо яг 100% электрик муу юм уу? За мэдгүй ямар ч л байсан. Энэ дээр болохоор Toyota-гийн анхны электрик гэж бичсэн байгаа. Тэгс нэг иймэрхүү юм харагдчихэв. За энэ дээр ингээд дахиад нэг үзэх. Энэ дээр яг 100 электрик мөн гэж байна. За 112 явж байгаа болохоор угаасаа л мөн байгаа л та. За энэ дээр нэг энэний ганц гоё нь болохоор нэг 100 Японд юу угсарсан гэдэг байгаа байхгүй. Assembly in 100% in Japan гэдэг. Тэгээд тэрний давуу тал нь болохоор би бас нэг хүмүүст хэлчих. Манайхан болохоор нэг Toyota гадаадад угсарсан уу, Японд угсарсан уу яг нэг стандарт байдаг гэдэг. За Toyota-гийн сэлбэг ч гэсэн нэг стандарт байдаг. Яг ижилхэн гэдэг. Угтаа бол тийм биш юм байлээ. Ягаад тэгэхээр хамгийн сүүлд Японы автомашины үйлдвэрлэгчтэй холбоо гэдэг юм байлээ. Тэрний нэг ерөнхийлөгч нь Америкт ирээд тэгээд тэн дээр сурвалжлагч ингээ асууж байсан байхгүй. Одоо Японд байгаа дилерээс сэлбэг авах. За Америкт байгаа Toyota-гийн дилерээс яг ижил сэлбэг авах чанарын хувьд ялгаатай юу гэсэн чинь хариулж байгаа нь болохоор за Японы сэлбэг бол Америкийн сэлбэгтэй яг ижил буюу за арай илүү чанартай гэж байгаа байхгүй. Тэгэхээр арай илүү чанартай гэдгийг манайхаа ойлгох хэрэгтэй. Хэрвээ яг ижил бишээ гिचг юм бол за тэр чинь бас нэг автомашины сэлбэг инээтрээд борлуулалт муудна. Тэгэхээр арай илүү гэдэг нь Японд бол арай чанартай гэсэн үг. За дээрээс нь Америкт ингээ маш олон машинууд нь ялангуяа нэг ус уурт орцоо одоо цахилгааны янз бүрийн сэлбэгийн асуудалтай. За тэгээд тэрийг яг нэг сэлбэгийг нь Америкаас авангууд заримдаа засагдахгүй тохиолдол байдаг. Тэгээд тэр үед нь болохоор нөгөө яг дилер нь болохоор юу болгодгоо гэхээр яг энэ сэлбэгийг Японоос захиагаад аваатхаа гэд. Тэгээ Японоос захиад авангууд яг тэр асуудал нь шийдэгдсэн гэдэг ингээ маш олон ингээ хүмүүс ирдэг. Тэгээ эндээс юу ярьж яах вэ гэхээр ерөнхийдөө Японд үйлдвэрлэгдсэн юм Toyota-гийн машин авах юм бол за зарим нь болохоор 50%, 30% гээд эсвэл зөвхөн моторыг нь хоропыг нь Японд үйлдвэрлэсэн гэд байдаг. За саяны машины хувьд бол бүр 100% Японд үйлдвэрлэсэн гэхээр за тэр бол одоо чанарын хувьд бас супер байгаа нь бол ойлгомжтой.
За тэгээд Toyota бол энэ араа Америкийг бол тижээж эндөө одоо энэ бүхэл энэ NPL гэдэг бүхэл том төвцөөнүүдийнх нь гой хамгийн том спонсороор нь Toyota ажиллаж байна. За дээрэс нь энд Америкт бол одоо нэг хотод гэхэд манай Чикаго Toyota-гийн дилер гэхэд хэд явна шүү дээ. Тэгээд нэг дилерт нэг хэдэн зуун хүн ажиллаж байна. Тэгээ Америкийг бол үнэхээр тижээж эндөө. За энэ нэг миний Toyota Sienna Sanjero 2021 онд анх гарсан. За энэ Sienna-гийн хувьд болохоор урд нь 21-ээс өмнөх нь болохоор бүгд 6 цилиндртэй. Тэгээ 1 галлоноор 19 иддэг байсан байхгүй. Тэгээ 21 оноос эхлээд бүх Sienna hybrid болсон. За дээрээс нь 4 цилиндртэй болсон байгаа. За тэгээд дөнгөж гарч яхад нь хамгийн анхны худалдаа авагч нь би болсон байгаа. Яг нөгөө ковидын үед худалдаж авсан болохоор үнэ нь бол ингээ хямдхан байсан байхгүй. Тэгээ хямдхан байх үед нь би аваад бараг намайг авсны дараа 2 сарын дараанаас үнэ нь бол тамтаггүй байсан ковидын үеэр эхлээд. За дилерийн үн одоо жишээлх юм бол 40 мянга байсан бол яг нөгөө ховордлоос шалтгаалаад дилерийн үн нэмэгдээд 10 мянга, 15 мянга, сүүлдээ бүр 60 мянга, 20 мянга ингээд нэмэгдээд аюул болсон байгаа. За одоо бол буцаагаад ингээ үн буусан баг. За ямар ч байсан 21-ээс 25 оных нь нөгөө body style гэж ярьдаг. Нөгөө яг загвар нь бол яг ижилхэн байгаа. За хойтонгоос ингээ өөрчлөгдөх баг. За хойтонгоос өөрчлөгдөхөөр нь би дахиж шинэ Sienna авнаа. За энэ дээр нэг нэмэлт юм Sienna байж байна. Энэ хараа. Яг саяных шиг тэгтээ нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулаад ингээ өндөрсгчдөг байхгүй. Тэгээ өндөрсгөөд ингээ дотор нь ингээ ор хийждэг. Одоо энэ хараа энэ Caroline ингээ нэмэгдсэн. Доор нөгөө. Тэгээ энэ болохоор хамаагүй өндөр. Тэгтээ ийм машин бол ингээ маш үнэтэй. За энэ хараа яг нөгөө зориулт нь ингээ харагдаж байна. Ингээ машин ирээ зогслоо хаалга нэгдлээ. Эндээс нь ингээ шал. Тэгээд энэ дотор нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүний нөгөө тэрэгэн дээрээ суудсан дотроо бэхэлгээ нь байж байгаа. Тэгээ ингээ буугаа явдаг. Энэ бол ингээ Америкт ингээ стандарт болсон. Тэгээд энийг болохоор энэ хараа Vantage Mobile гэж шүү. За энэ ингээд ер нь ингээд том бүхэл машинуудыг ингээд тонголдог байгаа. За Sienna-гийн хувьд бол ингээд тонголсон байдаг. За энэ хараа дээрэс нь энэ аяллаа зориулттай энэ. Дахиад энэ хөгжлийн бэрхшээлтэй үнийг энэ хараа. Дээр нь юм ингээд ардталтай юм угсарчтай юм биш үү? Тэгээ энэ ингээд угсрангуут энэ ингээд тэргийг нь өргөөд энэ ардталтай ачичтай юм байна. Тэгэнгүүтээ хүн нь болохоор энэ хараа. Суудал дээр ингээд суулаа. Суудал нь ингээд эргээд одоо энэ дээр ингээд энэ хараа яг ингээд зураг нь байж. Тэгээд ийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулж ингэж Америкт бол юмыг бол яаж тэргийг нь ингэж ачаал хүн нь өөрөө ингээд суугаад ингээ яваад гэх юм байна. За одоо ингээд цаашлагууд ийшээ ингээд портууд гарч ирж байна. За ийшээ ингээд одоо дэлхийд ингээд бүхэл алдартай бүхэл машинууд байж байгаа. За энэ дээр энэ хараа төрөө нэг Ford-ийн Bronco унж үзэж болдог гэж хэлсэн. Тэгээ унж үзэхийн тулд бүртгүүлдэг байгаа нэг жолооны үнэлгээ өгөөд тэгсэн тохиолдолд ингээд энэ дээр за түрэн бас Tesla бас унах боломж байсан. За тэгээ миний хувьд бол эдрийг бол нэг сонирхгүй байна. За ямар ч байсан Ford Bronco гэдэг. За бас л од болж байгаа загвар та тийм ээ. За хэдүүлээ ийшлээд энэ нэг Ford-ийн загвар руу ороод ирлээ. За Ford-ийн F150. За Ford бол нэг сонирхолтой биш байна. За миний хувьд гэхдээ одоо нэг цахилгаан Ford-ууд бол ингээд энэгээр ингээд зөндөө байж байгаа л да. За манайхан Ford-ыг бол нэг сая ундгүй баха тийм ээ. За ямар ч байсан энэ дээр за нэг манай антыг ундаг Ford F250 нийн байж. Бас л өстэй явдал модлол өстэй янзтай байлаа шүү. Супер. За дээрээс нэг Америкийн алдартай цагдаагийн Ford гэж штэ энэ дэр. Хараа ингэж тонголсон болон да. Тэгээ энэ минь араа гэрэл мэрэл бол өстэй супер энэ урдлын юм дэр. За эндийг асах гэж өстэй зүгээр янз. За тэгээ нэг машин очиод мөрөглөөхэд хамгийн эхлээд энэ урдлын хамгаалалт нэвдэрнэ. За энэ нэвдэрлээ гэхэд машинд бол за ямар ч байсан гэмтэл бол нэг удаа хамгаалт хэлгээд байгаа юм да. За 2025 оны Ford Police Interceptor гэдэг. За тэгээ цагдаа нар ингээд энэ тэнд ингээд энэ гэрлээ эргүүлээд ингээд тусгаад бас л эвгүй шүү. За энэ нөгөө түрүү бүртгүүлсэн хүмүүс ингээд машин үзэх гээд. За би нэг машин зөөдөг байхдаа цагдаагийн машинуудыг хай нэг зөөдөг байсан. Тэгээ дотор талын гэрэл мэрэл удирдах нь бол ястаа үнэ амарх юм байлээ. Дотроо нэг жижигхэн товч байж байгаа.
Тэрэн дээр одоо яг тэр голд нэж. Тэрэн дээр нь дарангуул ингээд гэрлүүдэн зүгээр тойрч асаад. Сүртэй байлаа. За порт нэг иймэрхүү. За хэдүүлээ цаашаа яваад дараагийн гой загварууд нь юу вэ? За би нэг барууны машинууд байна гоо. Энэ дээр Ford Raptor гэж байна. Гэхдээ Raptor-ыг бол бүгдээрээ мэднэ. За Supra бол Supra. Гэхдээ энэ Raptor 24 оны Ford Ranger Raptor гэж шүү. Тэгсэн чинь Ranger Raptor-ын үнэ нь 55,000-аас эхэлж байгаа юм байна. Тэгээд 55,000 дээр такс нэмэгдэнэ гэсэн үг. 2025 оны онцлог трак гэж байна да. За ийшээ яваад үзье манайхаа. За ийшээ ингээд ороод ирэнгүүтээ Kia-гийн Солонгосын Kia-гийн за хамгийн сүүлийн үеийн загварууд нь байж байна. За энэ дээр маш олон нэг цахилгаан загварууд гаргасан юм байна. За тэрийг маш их төлхөө үзүүлж байна. За энэ дээрээс нэг автомашины үзэсгэлэн худалдаан дээр энэ хүүхдүүд ороод энэ дээр ингээд сунгууд энэ мэдээж хэрэг үн төлбөргөө яг нэг машин унаад авчих байгаа юм шиг яг хотоотор ингээд авчих байгаа юм шиг. Ингээд энэ хөдлөөд ингээд бас. Тэгээ хурдтай ингээд 100 мутад авчих штэ. За ийм юм ингээд хаасаагүй байгаад байдаг байгаа. За өнөөдрийн үед би ганцаараа өрөөд ирсэн. Ягаад тэгэхээр хүмүүстэй ирэхээр хүмүүс ч бас жоохон санал нь өөрчлөгдөд тийшээ явъя гэж байгаа. Ядаргаатай байгаад байдаг. Тэгэнгүүт нь. За энэ Kia гараа. Гин бол өстой. Юу гэнэ аванто гэнэ. Яа өстой. Kia юм тасаргаа болсон юм шүү дээ. За Kia бол өстой тасарчжээ. Энийг хараа. Уртлын гэрэл мэрэл нэрээ яагаад байгаа юм бэ? Өөхстэй нэрээ. Солонгос машин ястай. Тасарчжээ. Энэ араа хаалга маалганд бариулна гэсэн чи. За оронгуутны нараас юу жолооны хүрд мөрд нь ингээд дээшээ өргөгдөж өрөөд. Суудлын модлыг нь хараа. За нэг суугаад үзье. Вау, энэ өстэй. Тасархаа бас юм. Хүү хинээр дотор тал мал нэстэй. За жиг нэг сансрын үлгэг шиг болсон юм шүү дээ. За тэгвэл миний хувьд нэг Kia-д нэг энэ түрүүний араа нэг загварчаа. EV9 гинэ. Ийм загвар гарсан юм шүү. Артлын 3 дахь судал. За энэ дээр дахиад нэг Kia-гийн энэ бодвол нэг концепт загвар нь баг. Ардаа нэг батарея цэнгэлждэг энэ арай. Эннээсээ нэг залгуур малгуур ингээ гарчтай юм шүү дээ. За ингээ дээр ингээ майхан цайхан гараад ирдэг. Энэ бол тест лагуугүй. Дугуй могоо гэж өстэй. За энэ нэг ийм За энэ бол зүгээр сансрын хөглөг биш үү? За энийг нэг урдаас нэг хэдүүлээ нэг харчих. Хөө за. За энэ бол ястаа гоё яа. Тэр дээдлэн тэр нэг солар юм биш үү? Нараар дээдл мэдлээ цэнгэлждэг. Дээдлийнхаа нэг дээвэр дээр нарны нэг цэнгэлэгчтэй юм байна. За энэ өстө жинхэнэ нэг аяллаа зориулттай. Жинхэнэ дасархаа юм биш үү? Энэ хажуу талын тол мойлыг хараарай. Манайхаа энэ хажуу талын тол мойл нь бодвол нэг камер юм шиг. Энэ араа камертай нэ. За тэгээ дээрээ ингээд майхан савтай. За ийм бодвол концепт загвар баха тийм ээ.
За цаашлаа явангууд энэ ингээ баруун талд нь Honda хэлж байна. За ингээ энэ дээр ерөөсөө энэ дэлхийн хамгийн за ер нь их байгаа да. Өнгөрсөн жилийн үед BMW оролцоог байсан. За энэ жил яаж вэ? Хэдүүлээ үзээвэ. За Honda-гийн үед нэг сонирхолтой загвар байвал хэдүүлээ бичээ авчи да. Тэгэхгүй ингээд байгааг ингээ бүгдийг нь үзүүлэхээр. За залуучууд бол энэ Honda Civic болоод бас л тасархаа болсон биш. За анх Америк дээр энэ Honda Civic гэж унаад. Яны ялгаа Civic-ийн Type R. Энийг унаалт зүгээр тэнгэрд ниссэн юм шиг явдаг байлаа да. Содл модлыг хараарай. Энэ Type R-ын содл. За энэ содл бол ёстой жинхэнэ тасархай содл модалтай шүү дээ. Тэгээ механик крофтэй. За жоохон залуу байсан бол одоо энийг жоохон сонирхол байлаа. За Type R-ийн хувьд үнэн ямар хөө хэдүүлээ үнийг нь үзэх. 2025 оны Civic Type R. За үнэн нь болохоор $47,145 гэж байна. За энэ бол өстой. Янз юм аа. За хэдүүлээ ийш явж байгаа гоё сонирхолтой машин байвал бичээ явъя. За энд байгаа загварууд надад бол нэх гоё таалагдахгүй. За хэдүүлээ ийш явж байгаа нэг Volkswagen-ууд бол жинхэнэ гоё юм үзүүлэх баг шүү. За ийш явгод нэг Acura гарч ирж байна. За Acura гэдэг миний ойлгосноор Toyota-гийн супер загвар нь болохоор Lexus. За Honda-гийн супер загвар нь болохоор Acura гэж байгаа. За тэгтээ Acura-гийн хувьд бол ерөнхийдөө жоохон үнэ жоохон алддаг л гэдэг байгаа юм да. За энэ 2025 оны MDX гэх загвар. MDX нь 68,000. За тэгээ Acura-гийн хувьд салон молон тасархай л да. За энэ их надад нэг сонирхолтой биш байна. За сая бид нар Вашингтон DC явахдаа энэ Honda Odyssey гэдэг 2024 оны энэ Honda Odyssey-тэй явсан. За энэ бол өстой явдал модал бол янз бүр байлаа. Гэхдээ Honda Sienna-г бодох юм бол нэг бензин яг хуучнараа энэ хараа. 2025 оны Honda Odyssey Elite гэдэг загвар нь болохоор үн 50,800-аас эхэлж шээ. Явдал бол өстой янзтай. Тэгэхдээ миний хувьд бол яалтчгүй Sienna бол супер сонголт байгаа л да тийм ээ. За хэдүүлээ өөр тийшээ ингээ яваад үзнэ. Нара. За нэг алдартай рамыг өөр ингээ дээш нь гаргаад тавьчихсан ба шүү дээ. За рам бол уг нь өстой жинхэнэ машин л да тийм ээ. За би ч нэг дандаа л нэг ганц рамын пикап трак авч унах юмсан гэж боддоо. Тэгтээ тэгээ яг цагаа тулахаар жоохон нэг яг нэг амьдрал дээр жоохон надад бас жоохон болохгүй л байгаа юм да. Жоохон практик талдаа. За энэ алдартай наараа инженерийн хийсэн байдлыг 6.7-тай Cummins engine. За энэ рам бол өстой. Яа. Янз. За энэ өстой жинхэнэ 10 инч өндөрлөлтсөн юм шиг байна шүү. Энэ хараа. За энэ бол өстой янзын өндөрлөлсөн байна. За дээрэс нь энийг хараа хэдүүлээ. Саяны нэг Rama 1500 пикап тракны. За жинхэнэ нэг өөрийнх нь оригинал загвар нь юм байт юм биш үү? Ингэж угсард юм биш үү? Эхлээ нэг машина тавихаас өмнө энэ хараа. Мотор, соторын ингээ бүгдийг тавиад, моторын тавиад, трансмишныг тавиад. За тэгээ энэ дээрс нь энэ хараа бүр хий амарч дээ энэ хараа. Ингэж бүгдийг нь угсраад. Тэгээ дээрээс нь ингээ кабино тавьдаг байх нь шүү дээ. За энэ хоош явж байгаа бодвол air conditioning байна уу эсвэл энэ яг цахилгааны юу байна? Энэ хоош явдаг. За энэ доороо ингээ банк нь үйж байна. Яа машиныг ингэж угсардаг байх нь шүү дээ. Эхлээ хийхээс өмнө ингээ бүх юм ингэж угсарчаад.
Тэгээ кабиныг тавьдаг биш ээ. За хэдүүлээ урдуур нь тойроод нэг үзэгдэх. Яа, за урдуур нэг тойроо үзэгдэх. За манайхан бичлэг таалагдчихвал сайхан лайк, шеэр аа. Тэгээ гавьгаа бас комент бичээд гоё тэгээ дэмжиж өгнө штэ. Сэтгэлээрээ бас ингээд. За миний хувьд бол ингээ машин дээрхтээ ноцолдох ёстой. Жинхэнэ хоббитэй юм байгаа. Тэгээ нэг машин руу орчих юм бол заавал засчээ салдаг. Нэг муухан механикийг бодох юм бол муухан засварчнаас баг илүү юм байгаа шүү. За гээд өөрийгөө нэг рекламт чи. За энэ дээр нэг алдартай 3500 буюу ардаа нэг 2 давхар дугуйтай. За 3500. Энэ нэг limited edition long horn гэдэг нь үн 77,000-аас эхэлж байна. Толмол нэг ч өстой зүгээр нэг замбраагүй юм байна да. Яа. За энэ дотор ингээд порти лайт байдаг. Эдгээр бас нэрээ сайхан жаргацсан гарууч ингээл. Ингэж машин ингэж шалгаж үздэг. Одоо тэр хараа. Оо за энэ бол тест ийм шатаар ингээ ингэж явж байгаа юм чи. Яа, энэ бол тест. Хаал бол хаасаагүй явах юм. Яаст. Гойш. За ингэсгээд ерөнхийдөө джипнүүд ингэ явж байна. За цаашаа ингэ харах юм бол Nissan тэнд харагдчихэ. За дээрээс нь аялын машинууд хэдүүлээ үзнэ. Аялын машинууд хамгийн гоё юм байна шүү. Нара джипний багаан зогор гэсэн. За тинара. Джип чуг нь ийм загвар байхгүйсэн биз дээ. Ийм том загвар. Гэсэн чи одоо энэ араа гаргацсан юм шүү дээ. За би джип ийм том загвартай байсныг өстой мэдэхгүй юм. Ийм нэг Grand Cherokee Enetra гэдэг ийм жижиг загварууд байдаг байсан чи. Энэ нэг 25 оны Grand Cherokee. За нэг гоё бас юм алгаа. Энэ бол горго джип Campus нь. За эдгээр бол нэг гоё бас юм алгаа. За хэдүүлээ ийшлээд. За ийшээ нэг алдар Dodge. За Dodge нэг алдартай булчинлаг машинууд нь энд утгаараа зогсож байна да. За энэ гоё өстэй. За энэ Dodge Charger гэсэн чинь үн хэд гэж байна. Dodge Charger гэсэн чинь үн $85,000-аас гэлж байгаа юм шүү дээ. Вау. Гэсэн чинь ороо урдлынх нь энэ жижиг онны онхортой байна. Бас нэг жижиг төлөг мүлэг бол гусчгаар энэ хараа электрик болсон баг та. Тийм л болж таарлаа. За өрүүл мөрүүл бол нэг иймэрхүү болсон байж тээ. За ийшээ ингээд мэдээж хэрэг ороод үзэж болно. Вау. Ийм болцсон юм ба шүү дээ. За Dodge-ыг нэг хальт үзүүлэхэд ийм бай. За хэдүүлээ одоо ийшээ Nissan руу ороод. За өстө надтай сайхан аялж байгаа үстэ манайхаа жоохон тэгжэн гоё байна мэн гэх. Жоохон урам өгөөш аа. За алдартай нэг Nissan Armada. За 2025 оны Nissan Armada. Platinum Intelligent гинэ. Вау. За энэ $85,000 гэж шүү. 2025 оных нь.
Nissan Armada. За судал бодлол гоё юм аа. За ийшээ хүн бууж байна. Хэдүүлээ энэ Армадагийн дотор талын салоо ямар байгаа. За нэг иймэрхүү болсон юм бэ. За ийшээ ингээд дондоо Nissan-ы цахилгаан машинууд байгаа. За хэдүүлээ нэг ийшээ явж байгаа нэг арай нэг өөр юм сонирх юм. За тийшээ очиж байгаа үзэл юм манайх. За нэг алдартай аялын машинууд байна. Аялын маркаар ингээд тонголсон. За энэ дээр ингээд бүхэлдээ игнэ ингээд байж. Ингээд сайхан ороо тавьж байгаа нэг хүн юм байхаа. Тэгээ нэг ардлын байд ингээ хажуу тийшээ онгоолгоод тэгээ хэрэгцээтэй юм одоо ингээ дотор ингээ бүгдийг начиж авал. За хойдол нь бол сайхан хангалттай өндөр. За дээрэс нь нараа чиргүүлээ ачдаг нь. Гоё те. Тэнгүү дотроос нь нараа арагшаа ингээ ийм байд ингээ сунаа гараад ирт юм. Тэнгүүт нь энэ дотор нь ингээ хэрэгцээтэй багаж магаж. Тэгээ энэ ингээ хөөрхөн ширээ болчдөг гэж энэ. За энэ бол бас л гоё сэтгэж хийсэн юм шиг. За ингээ ард нь ингээ бензин тоснуудаа ингээ те дээр нь ингээ майхан ингээ шоцсовка гараад ирдэг. Жижигэн Такамаг ингэж ашигласан ба шүү дээ. Хэвээ жинхэнэ энэ бол хэвээ. Энэ баг ингээ монголчлаа хийсэн юм шиг нэрэ. Дотор нь ингээ мотор ингээ. Энэ зүгээр яг монголчлаа хийсэн шүү дээ. Энэ байдыг бол нэрэ яаж л бол яаж нэрэ. За ингэж аялын болгож шээ. Тэгээ нараа гаднаас нарангууд. Ингээ хажууд нь ингээ шат тавьж байгаа тэгээ дээшээ. Ёл хаваараа унтаад игт. Ингэж янзалсан ба штэ. За энэ нараа алдартай. Энэ монголчууд бас сүүлийн үед иймэрхүү маш их аваад байгаа. Пикапн дээр тавьждаг юм чиргүүл. Тэгээ угсарахад буцаагаад буулгах гэж амар юм билээ. Тэгээ кампани зориулттай. Эсвэл янз бүрийн дагац. Тэгээ иймэрхүү юм бас Монгол руу явсаа. Тэгээд пикап тракийн цоошноор аваад хүмүүс ардлын чиргүүл мөргүүлийн бас юу ачт юм бэлээ. Инсталл хийх газрууд зөндөө байт юм бэлээ. За нөгөө талд нь энэ дэлхийн нэг хамгийн өнтэй машинууд ингээд. Гэтэ эдрэрлөө ингээд орох маш боломжгүй байж. Тэр за энэ жилийн үед ер нь жоохон цөөхөн машин тавигдсан байна. Жилээс жилд нөгөө ковидын үеэр тэрнээс өмнө бол ер нь одоо бүр энэ Коперникийн энэ давхрын энэ хоёр заалыг тэр чигээр нь ашигладаг байсан. Тэгээ ковидээс хойш ер нь жоохон оролцож байгаа машинуудын брэндүүдийн тоо багасаад миний бодлоор энд орохын тулд энэ брэндүүд асар их мөнгө төлдөг юм шиг байна. Өнгөрсөн жилийн үед бол BMW нэтэр байхгүйсэн. За энэ жилийн үед Volvo, Volkswagen бас харагдахгүй. За тэгтээ байгаа ах гэж найдаа. Энэ үстэй янзын тонголт юм шиг. Яа. Тэгээ эндээс ингээ мотор гаргаад энэ дээдлийн сөөдрөвч мөдрөвч нэстэй янз нь бай. За энийг хэдүүлээ ингээ жоох хоолоос үздэг. Ингээ сөөдрөвч мөдрөвч ингээ гараад ирдэг. Хөө цаац. Тэгээ ингээ хоёр үний майхан болчт юм шүү дээ энэ хараа. Нааша ингээ хөлөө тавиад. Тэгээд л унтаад их юм байна да. Энэ бол янзын өндөр. Энэ уртлын нараа тонголсон гэрэл мэрлийг хараа. За иймэрхүү гэрлүүд бас би бас Монгол руу олон явуулсан да.
За хүмүүс энэ оффроуд машиныг хараа ингэж л тоноглоод байгаа юм да. Энэ Lexus-ыг хараа. Ордлын бампер гэрэл мэрлэх. Яа, өстө тоноглол бол өстө. Тэгээ дээрээ тавьсан энийг хараа. Энийг харж байна. Шинэ мөн бол өстө тусах гэж өстө. Тэгээ хажуунаас нь харангуут энэ хараа урд бампер нь ийм юм шүү дээ. Энд өнгө нь ямар гоё өнгөтэй юм шиг бэ? Чинкээс даанд явж ивэл. Вау. Энэ номод боёо ингээ нүүдэлчин 1 гэсэн дугаартай ийм машин юм шүү дээ. За арай манай Монгол хүний машин байгаа юм шиг шүү дээ. Нүүдэлчингээ. За бас нэг хорвоо товархан супер тонголцсон ийм машинууд байх юм бол энэ машинуудаа энд ингээ оруулаад бас мөнгө хийж болдог байгаа. За энэ шинэ нэг алдартай нэг Lexus-ийн загварууд ингээ тэр чигээр гараад ирсэн байна. За Lexus-ийн хувьд энэ жилийн сонирхолтой нь юу вэ? За нэг манайхны мөнгө нэстэй 2025 оны TX 500 үн $70,000 гэж байгаа гэж. Яг энэ дээр байж байгаа загвар бол $78,000 үнэтэй гэж. За Lexus тач та тэгээ юу ярих вэ тийм ээ. Энэ ялангуяа энэ F Sport. Энэ бол одоо янз. За манайхан ч энийг одоо Lexus-ыг хамгийн сайн мэддэг хүмүүс монголчууд л байгаа да тийм ээ. За энэ болсон юм байна манайхаа. За энэ дахиад нэг нэрээс машиныг өстө жинхэнэ төгс их юм. Утгаар нь ингэж одоо энийг л хэлдэг баг та. Өстө үний янз ба харах болгонд бол гарчингүй хайр үрээд байгаа юм да Lexus. За ингээ хамгийн сүүлийн ингээ 3 загвар нь ингээ гуруулаа ингээ зэрэгцээ зогсож штэ. За нэг алдартай GX нь шинээр гарсан. За энэ GX бол Монгол руу нэлээд явсан. За Чикагогоос хэд явцсан шүү дээ. За тэгээ айл нь гоё. GX гоё нөө эсвэл Alex гоё нэ. За Alex-ийн болохоор 193,000-аас эхэлж байгаа юм байна. За яг энэ дээр үж байгаа загвар болохоор $113,000 юмтэй. Alex гэж. $113,000. За дээрэс нэгэ такс нэмэгдээд. За тэгсэн чинь энэ дээр үж байгаа GX нь. GX-ийн үн ямар вэ? Харъя. За би нэг яваад бичлэг хийгээд болохоор камер жоох хөдлөөд байж магадгүй. Тэгсэн чинь GX нь болохоор $65,000-аас эхэлж байгаа юм байна. Яг энэ шалан дээр байгаа загвар болохоор $85,000 юмтэй. За энэ загвар гэж энэ. За гоё юу тэгээд. Дүн шат буугаад ирлээ. За ингээд гавыг машиндаа суулаа. Монгол явлаа. Дүрсэн нутаг говьлтойр угаа давхлаа. Гоё. За ах удахгүй зүгээр өстэй. Ганган машин унжиж зүгээр сайхан тоос татуулаад давхин да тийм ээ. За иймэрхүү. За алдартай нэг аялын зориулттай Subaru гэдэг. За хамгийн үнэ алддаггүй машин л юм гэсэн.
гэж л энэ Америкт яриад байт юм билээ Subaru. Газар уснаа явагч шиг гэдэг шиг л одоо нэг засмал зам, шорон зам дээр жинхэнэ явдаг л тэгсээр нэ хамгийн бага бензин идэх яадаг ч гинэ. Subaru гэл рекламадад байт юм билээ. За миний хувьд бол нэг тийм Subaru-гийн улаан фэн биш болохоор. Зэнэ Ford Explorer гэдэг. За жинхэнэ хотын төвийн тансаг жинхэнэ одоодын ундаг. За аяллаа зориулттай энэстэй хөдөө явж хахад яа жинхэнэ тансаг л да. Суудлын муудлынх нь гоё зөөлөн гэж машины гоё явдлын зөөлөн гэж энэстэй хэлэх юм байхгүй. Одоо яг энэ дээр үж байгаа загвар $85,000 эхэлж байгаа гэж шээ. Үнэн ганган багц. За энтэй ингээд өстой гоё замаар явах юм бол үнэн гоё явах хэвээр. Тэгээ дотроо чи янзын гоё дэлгэц мэлгэцтэй. Тэг дэлгэцний нараа ийм том кино мэн үздэг. Аргашаа суудлын муудлынстай үнэн тогтой нац. Тэг янзын. За яг энэ дээр байгаа загварыг хараа $82,000 гэж шээ. Тэгээ гаднаасаа ингээд ороод эхлэхэд энэ гоё яваас. Лактон дэлгэц наац. Дээдлийн тэр. Үнэхээр ганга. Тэгсэн энэ ардаа нэг хэмжээч. Чиргүүлтэй. За нэг бидний мойлоод байгаа Америкч очиж тэгэл ийм л энэ. Юмыг бол зүгээр хийх гэж. За цаашлаад хэдүүлээ одоо нэг цэргийн зориулттай машинууд руу яваад үзье дээ. За энэ дэлхийн нэг хамгийн алдартай хүнтэй машинууд. Алдартай нэг Rolls-Royce өдр цаг уран зүйнтэй. Гэхдээ эднэр лөө нэг яг оруулах боломж авахгүй болохоор харамсалтай. За тэгтээ яах. Алдартай нэг Lamborghini тий. Гоё өнгөтэй. За нэг миний явдаг жимэн дээр энэ Lamborghini-г бол зүгээр ундаг залуучууд бол зөндөө байгаа. Зөндөө унаал ирсэн бай тээ. Ихэнхдээ нэг араб бодлооцтой хүчээдэг. За нэг алдартай US Army. За ингээ иймэрхүү машинууд ингээд ороод ирвэл одоо яах вэ? Ямар ч арга байхгүй. Энэ л одоо зүгээр ингээд. Одоо юу юм бэ? Тийм юм ингээд ороод ирвэл. Хөө. За энэ бол Америкийн цэргүүд US Army. За нэг армийн технологиудыг ингээд бас харуулдаг. За бөөмөд энэ бол одоо нэг интернет холбогддог. Бараг буудаач яах ч хөл юмнууд байгаа хта. Энэ heavy door гэдэг буудсан ч орон ингээд сум нэвтрэх хэрэггүй. Яа, за энэ машин бол Suprema. За дээрээс нь энэ араа ингээд жижиг компаниуд энэгээр бас өөрсдийнхөө ингээд бараа бүтээгдэхүүнийг ингээд рекламддаг байгаа. За энэ дээр ингээд цэргийн зориулттай 66 гэдэг шиг. Яа. Ваа. Хөөх энэ араа ийм. Манайхаар бол одоо 66 гэдэг шиг супер өндөр. Wow. You look good, guys. Yeah. Oh, за.
За энэ бол өстой жинхэнэ хаач зогсохгүй. Дугуй муугу нэгтэл өстой. Хөөх. Өөгөөш гэмээр юм шүү дээ. Ийм армийн зориулттай ийм машинууд байна да.